Нийгмийн өмнө тулгамдж буй асуудал залуусын хандлага оролцоотойгоор хэрхэн юуг өөрчлөж болох юм? Ирээдүйн хөдлөө залуусын оруулж болох хувь нэмэр нийгэм эзлэх байр суурь цаашид шийдвэрлэж болох асуудлуудыг тодорхойлох зорилгоор зохион байгуулагдсан дээрх арга хэмжээнд Улаанбаатар хот дахь Ховд нутгийн зөвлөлийн дарга улсын хурлын гишүүн Бямцогт урилгаар оролцож, нутгийн залуустай санал бодлоо солилцож, цаашид хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. За аймгийн иргэдийн төлөөцтэй урлын дэргэд залуучуудын зөвлөлөөс зохион байгуулж байгаа ерөнхийдөө энэ ажлын эхлэл дээр бас Ховд аймгийн залууч нарын холбоо хамтраад ажиллая гэсэн санал санаачлагыг гаргаад явж байгаа. Ерөнхийдөө цаашдаа олон ажлууд дээр бас хамтарч ажиллахын бодолтой байгаа. Залуучууд маань одоо бас хийж бүтээе гэсэн тийм сэтгэлгээнээс арай нэг өөр сэтгэлгээ рүү хандсан залуучууд бас олон байгаад байгаа. Тэгэхээр тэрнийг жаахан өөрчлөх тал дээр залууч нар гэдэг бол маш том масс л да. Ховд аймгийн хэмжээнд бол тэр массыг бас эерэг хандлага руу хийж бүтээе гэсэн сэтгэлгээ рүү хандуулах чиглэлээр хүүхний хөгжлийн институтууд зөвлөлтөө хамтраад нэлээд ажлуудыг хийх юм бодол төлөвлөгөөтэй байгаа. За энэ ажил маань бас өнөөдөр Бямцогт гишүүнтэй уулзаад эхэлж байгаа. Ажил цаашдаа бас нэлээд олон төрийн түвшээдтэй бас нэг бодлого хэрэгжүүлэх хүмүүстэй уулзаа санал бодлоо солилцоод явхад бас бидний ажил нэлээд дэмжлэг болох болов уу гэж бодож найдаж байгаа. Өнөөдрийн уулзалт маань нэлээд үр дүнтэй сайхан уулзалт боллоо. Энэ уулзалт хэлэлцүүлэгт маань залуу багш нарын зөвлөл холбоо хүүхний хөгжлийн институт, залуучууд хөгжлийн төв, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эцэг холбоо гэсэн байгууллагууд хамтарч зохион байгуулж байна. Энэ уулзалт хэлэлцүүлгэнд манайхан 5 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн байгаа. Ингээд уулзалт хэлэлцүүлэг маань амжилттай болж байна. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх эвд ирээдүйн залуучуудын зөвлөл, Ховд аймгийн залуу багш нарын холбоо, хөгжлийн бэрхшээлтэй эцэг эхчүүдийн холбоо, хувь хүний хөгжлийн институт хамтран зохион байгуулсан тус арга хэмжээг цаашид үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөд байгаа юм байна. За Ховд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх эвд ирээдүйн залуучдын зөвлөлөөс ээлжит олон нийтийг хамарсан үйл ажиллагаагаар зохион байгуулж байна. Энэ ямар үйл ажиллагаа вэ гэхээр залуу хүн зөв хандлага нэртэй цоврал үйл ажиллагаа байгаа. Энд Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга улсын хурлын гишүүн Бямцогт тойрогтой ажиллаж байгааг тохиолдуулна. Тэр хүнийг зочноор битгээд урьж залуучуудын зөв хандлагын талаар зөв хандлага шийдлийн талаар цуврал лекц уулзалтын ярилцлага үргэлжлүүлээ явуулж байна. Манай байгууллага нь болохоор эвд ирээдүйн залуучдын зөвлөлөн бодлого боловсруулах төвшөнд хүрч ажиллах зорилттой тул олон нийтийг хамарсан бодлогын түвшний асуудлыг хилцэхээр энэ цуврал үйл ажиллагаагаа ингээд хийгээд явж байна. Тэд аймаг орон нутгаас сонгогдсон төрийн түвшээд улс төрч төр нийгмийн зүтгэлтэн урлаг соёлынхан гээд нийгэм олон нийт хүүхэд залуус зөв үлгэр дуурайлал үзүүлж болох хүмүүстэй хамтран ажиллаж санал бодлоо солилцохоос гадна цаашид хэрэгжүүлж болох ажлын гарцыг хамтдаа тодорхойлох боломжийг эл мэтчлэнгээр нээж ажиллана гэдгээ хэлж байсан.